MCS компани захиалгаар зочдлын зориултаар баригдаж байгаа Шангрила барилгаад өнөөдөр 12 цаг 49 минутад галгаарч барилгын гадна л тэрчигтэй шатлаа. Онцгой айдлын газрын аврах галантрахын ангийн 40 албаагч 2 цаг шахмын хугацаанд ажиллаж галыг нормонд оруулсан юм а. Онцгой айдлын ерөнхий газрын дарга дулаанд орж галгарсан шалтгаан өгсөн талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм а. Төлөвлөлийн хувьд бол үнэхээр энэ 22-23 давхурт шатлага явуулсан учраас манай усны даралт бол хүрхгүй маш хэцүү байлаа. Энэ дээр бол бас энэ компани нөхцөл байдлын гадна басаатны шатлага бол маш өндөр хэмжээнд явагдсан байна. Энэ чигнээс тусгаарлах ийм эрзэнэн дотроо шилэн өмдөө ийм гадна бацаатай материал хийгдсэн байна. Энийг манай гамшиг судлалын хүрээлэнд галын дисвэрчилтэнд одоо лаборатори оруулсан үгүй юу гэдгийг бас шалж шалгах хэрэгтэй. Энэ дээр манай 3 ангийн нийт 6 машин 40 албаагч ажиллаа. Энэ дээр манай нийслэлийн аврах ангийн 90 хаах аврах салбарынхан маань ажиллаж дээврийн хэсэг дээр байсан 23 хүнийг бол амь насын дотоод шатаар ус аюулгүй болгож буулгах арга хэмжээг маш урд хугацаанд зохион байгууллаа. За одоо бол энэ дотор компани усын тавиулж ягаад дотны гадна басаат руу бол ус чигшилд өгж бүх өрөөнүүдийг шалгаж галын дархалтыг бол бийж бүрэн хэмжээнд унтраацсан. Одоо шалгах үйл ажиллагааг зохион байгуулж байна. За энэ барилга маань бол 80% гүйцэтгэлтэй 12 сард өгөхөөр ажиллаж ирсэн юм байна. Уг нь бол энэ улсын комисс ажиллахаас өмнө гидранти асуудлын өндөр барилга дээр бол эхний ээлжинд бол энэ улсын комисс ажиллахаас өмнө бол энэ гидранти асуудлаа шийдсэн байх ёстой. 80% гүйцэтгэлтэй гэсэн мөртлөө энэ дотор тавилга энэ хевс дороочоо хүртэл тавьсан асуудал гарсан байна. Энийг бол манай байцаагч нар ирж шалгана. Юу гэмтэл бэртэл авсан хүмүүс байгаа юу? Гэмтэл бэртэл авсан хүн байгаа. Гэмтэл авсан хүн байхгүй. Дээврээс 23 хүнийг манай нийслэлийн аврах ангийн албаагчд буулгаж аюулгүй болгосон байгаа. Галын нөхцөл байдал бол 7 давхар дээрээс анх энэ гарсан байгаа. Тэгээ галын нөхцөл байдал бол одоо эхний байдлаар манай шинжээчид сая орж эхний дүгнэлтэд оруулахаа гарлаа. Яг энэ бол бас захилгаанаас байх магадaltaй гэсэн бодолтой байна. Тэгээд манайхаа ажиллаад эцсийн дүгнэлт гаргах. Эцсийн дүгнэлт хэд хоногийн дотор гарах вэ? За ажлын 5 хоногийн дотор гарчнаа. Аврах галантрах ангиудын шаттай машин 35 м-ийн урттай бөгөөд ердөө 12 давхраас дээш үүрэг гүйцэтгэж галантрах боломжтой байдаг байна. Нийслэлд өндөр ширлэн барилгад нилээдгүй баригдсан энэ үед цаашид эдгээр барилгад галгарсан тохиолдолд нисдэг тэрэг ашиглах нийт шаардлагатайгааг тэрээр онцлсан юм а. Ер нь бол энэ өндөр барилгын шилэн барилга дээр манай Улаанбаатарт үүрэг гүйцэтгэж байгаа манай шатны машин бол за дээдлэл нь 9 давхар хүрэх юм 35 м-ийн урттай юм шат байгаа. Энээс дээш бол манайх үйл ажиллагааг бол хүний хүчээр л зохион байгуулна. Яг энэ дээр бол одоо ерөнхий сайд шадар сайдад тавьж байгаа өсөлт бол энэ Улаанбаатарт маш олон хэмжээний өндөр барилгууд, шилэн барилгууд барилгаж холбогдсон аврах ажиллагааг бол нисдэг тэргээр зохион байгуулах ёстой гэдгийг бол удирдлагуудад тавьж байгаа. Энийг цаашдаа аврах ажиллагаа, энэ галт төмрийг унтраах ажиллагаа, энэ өндөр барилга дээр ажиллах ажиллагааг бол нисдэг тэргээр л үүрэг гүйцэтгэхгүй л өөр ямар нэгэн байдлаар үүрэг гүйцэтгэх боломжгүй маа гэдэг нь бол энэ дээр харагдлаа. Барилгын үйл ажиллагаатай холбоотой энэ улсын онцгой комиссод энэ шалгалтыг бол маш сайн хийх ёстой. Ер нь бол энэ барилгын үйл ажиллагаа сүйд болж байгаа нөхцөл байдал энэ одоо бас дүр зураг энэ барилгынхны асуудал хандж байгааг бол үнэхээр бас өндөр хэмжээнд яригдахгүй болохгүй асуудал байна. Энийг бол манай улсын комисс ажиллахдаа бол манайх энэ барилга дээр бол дотоод бас албаны шалгалт хийнэ гэсэн бодолтой. Цаг ер нь